За тэнцээ мал амтны халдвар төвчийн Шинжлэх ухааны мал эмнэлгийн газар үүсч хөгжсөний 100 жилийн яг тохиолдуулан эмч мэрэгжилтнүүдэд чадваржуулах олон бүтээлч ажлуудыг санаачилж байгаагийн нэг нь мал эмнэлгийн ур чадварын тэмцээн юм. Энэхүү ажлыг 3 загал сумын мал эмнэлгийн газар санаачлан аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 14 сумын мал эмнэлгийн газрын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 8 баг оролцож байна. За энэ 100 жилийн арга хэмжээний хүрээнд бол аймгийн мал эмнэлгийн газраас бас шат араасан ажлууд зохион байгуулж байгаа. За энэ нэг ажлын хүрээнд бол манай 3 загал сумын мал эмнэлгийн тасаг нэгжээс санаачлан мал эмнэлгийн газартай хамтраад бол малын эмч нарын ур чадварын тэмцээнийг бол өнөөдөр зохион байгуулж байна. За энэ тэмцээнд бол 14 сумын мал эмнэлгийн нэгж тасгийн мэрэгчлэнүүд оролцож байна. За бид нэр энэ тэмцээнээрээ бол малын эмч нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрийг сорих, за мөн 100 жилийн ойн хүрээндээ бас тодорхой хэмжээний бид нар бас ажил мэргэжлийн уралдаан зар дурсамж үлдээх ийм олон ажлуудыг төлөвлөж хийж байна. За бас энэ өдөрт энэ тэмцээндээ давцаад бас бид нэр хагас жилийнхээ ажлыг дүгнэх сумын мал эмнэлгийн нэгжийн гурван гэрээний биелэл тасгийн үйл ажиллагааны тайлан хэлцэх ажлыг бол бас давхар хийж ажиллаж байна. За Монгол улсад мал эмнэлгийн салбар үүсч өгчсөний 100 жилийн ой хүрээнд аймгийн мал эмнэлгийн газар болон 3 загал сумын засаг даргын 5 газар болон мал эмнэлгийн тасагтайгаа хамтраад мэдлэг ур чадвар 2023 тэмцээнийг Дорнот аймгийн 14 сумын мал эмчнэрийн дунд зохион байгуулж байгаа. Энэ тэмцээн маань аймагтаа болон анхдагч тэмцээн байгаа. Урд өмнө бол мэдлэг ур чадвар 2023 төвсөн тэмцээн зохион байгуулж байгаагүй. За манай тэмцээн бол ерөнхийдөө халдварт болон халдваргүй шимэгчдэг мэс засалт нөхөрчхүү лаборатори гэсэн 5 дадлага ажлын хүрээнд зохион байгуулагдана. Аймгийн засаг даргын санаачилгаар энх сүргийн элч шилдэг дасаг шалгаруулах болцолт уралдааныг зарлан үр дүнг эмч мэрэгжилтнүүдийнхээ ур чадварт дэмжлэг болно гэж харж байна.